Бидний амьдралд зовлон жаргал сүлэлтэн байдаг. Яахаа мэдэхгүй тэр бараан өдрүүдэд хэн нэгэн танд урам өгч, амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахад тань ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Харин та тэр хэн нэгэнд баярлалаа гэж хэлж амжсан уу? Эргэлцэг имэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хэлж амжаагүй үгсийг дамжуулна. Эргэлцэг имэн сайтын баярлалаа болонгийн маань ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт 2 настай байхаас эхлэн эмээ дээрээ өссөн нэгэн бүсгүй оролцсон байгаа. Тэрээр эмээдээ хэлэгчийн сэтгэлийн үгийг бид нэр уламжлуулахыг хүссэн юм. За бид яг одоо түүний эмээхийн гэрийн гадаа ирсэн байна. Ингээд бүгдээрээ хамтдаа орцгоё. За сайн байна уу? За бид нар ингээ эргэлцэг эмээгээ сайтаас явж байгаамаа. Одоо таны таньдаг нэг хүн биднэрт хандаад танд гинтийн бэлэг барихаар шийдсэн байхгүй юу? Тэгээ яг манайхан эргэлцэг эмээний сайтын баярлаа гэж нэвтрүүлгээрээ таныг ингээ зориод ирж байгаа юм. Энийг таньдаг уу? Баярлалаа манай нэвтрүүлгээс оролцож байгаа хүн танд хэлсэн шүү. Гэнт ингээд сайтаас явж гинэ. Таны одоо юу гин таньж мэдгүй ч юм уу таамаглаагүй те нэг хүн ингээд баярлалаа гэж нэвтрүүлэгт оролцоод танд чин сэтгэлийн өгөө уламжлахаар бидэнд хандсан ингээ ороод ирэхэд та гайх уу? Гайхаар барах уу? Бүр гайхлаа. Сантарлаа. Юу. Тэ. Юу н хэн байгаа бол доо гэж таамаглаж байгаа хүн байна уу те? Одоо мэдэхгүй. Одоо хүүхдүүд байдгийн болов гэж л бодож байгаа. Одоо дүү нэр байдгийн болов одоо мэдэхгүй хэнийг мэдэхгүй л байна хэмээн. Одоо ерний сандарс одоо бүр гайхаад одоо буруу юм ороод ирсэн юм биш үү одоо гэсэн юм тогтоол сууж байна. Одоо би танд нэг юм үзүүлэх юм аа. За. Хоёлаа үзцгийх үү? За тэгье. Миний эмийг болохоор Лачин гамбын сасар бором гэдэг Дундгай аймгийн Үлзий сумын явуугалан байгаа. Намайг 2 настай байхад ээж минь өнгөрөөд тэгээд эмээ минь намайг өдий зэрэгт өсгсөн очтой буянтай хүн байнамаа. 3 дугаар ангид болохоор 1001 хүчингээд намайг бүр эмчилгээгүй гэсэн хариу аваад хоолой хавдаа. Тэгэхэд эмээ болохоор нөгөө нэг хавдартай хахад нөгөө нэг би шүн унтаж чаддгүй. Тэгэхэд эмээ минь ингээд миний хавдрыг халууныг барих гад тэврээд хондог байсан. Тэгээд 2000 тэр 16 онд бас айгүй их өвдөөд тэгэхэд бүр нөгөө нэг эмчилгээг болцоод тэгээд айгүй хүн тариагаар би унтдаг тийм өвчтөй болсон л доо. Тэгэхэд хамгийн их шаналж эмээ минь миний охин өвдөхөөс илүү би өвдсөн бол гэж айгүй их яаж ирсэн. Эмээгээ гом нөгөө нэг тэгэж их шаналгсандаа уучлаарэ. Энийг маань бас санаа зовдөг нэг зүйл байсан ба. Одоо хүртэл санаа зовдөг нь болохоор ээжийг минь бурхан болгоод болохоор эмээ минь хотод байжгаад тэгээд би 2 настай байжгаад ээж минь өнгөрөө тэгээд нэг өвдчлөө гэд хүргэн дуудсан чинь 25 настай бол утас авсан тэр эм чинь болохоор 25 настай хүн бол өөрөө ингээд хүрээ дээрээч түргэн дээр ингээд хүргэний жолооч юу гээ машин бензин байхгүй гэх нэг жоохон байсан болохоор ингээд айгүй их нэг тэр эмч нарын буруугаас олж ээж минь өнгөрсөн айгүй их юм сэтгэл тээж явдаг байсан. Тэгээд тэрийг эмээ минь мэдчихэд нэг удаа бүр айгүй хүнд байдалд ороод тэр эмээ минь намайг уучлаарай. Одоо бол охин тэр эмчийг өршөөцөн уучлсан байгаа шүү. Эмээдээ охин хайртай шүү. Баярлалаа. Бидний амьдралд зовлон жаргал. Миний хөлөө юм байна да. Баярлалаа нэвтрүүлгийн маань оролцогч Цэвэн байсан. Эмээдээ ингээд шинэ сэтгэлийн үгээ хэлэх юмсан. Ээж минь оронд ээж минь болж байгаа эмээдээ баярлалаа. Хайртай шүү гэдгийг уламжилсан байгаа. Тэгэхээр таасаа бичлэг үзлээ тийм ээ. Тэглээс хаалцахгүй юу? Ямар мэдрэмжтэй өрч юм бэ? Одоо охинтой та бүгдээнд нь баярлж байна да. Одоо элэгч юм болдодгүй юм байна. Ингээд юугүй гэхэд тулгарч хараа. Бид нэр хэлэхдээ бас ээж минь оронд ээж минь гэсэн хүн юмаа гэж хэлсэн. Тэгээ охины тухайд юу гэх юм одоо тухайн үеийн та дурсамжаасаа бас хуваалцал тий.
Яг тэ миний мохон ч 2 настай үлдчихгээл өдийнх юм л тэгэл одоо хүн хийх гэж бас сандарч л байлаа. Тэгээ яах вэ одоо сайхан бас л хүмүүний буйнд хүн сайхан хүн болоод одоо тэгээ яах вэ сургууль соёлд нь явуулаад тэгээл юм зүтгэсэндээ доохондоо их баярлалаа. Одоо шинэ одоо юу ясны боёл багтай тэ жиогт авчилтад үдий зэрэгтэй болгосны одоо буян багтаа л гэж бодож байна. Тэ одоо та бүгдийн юунд одоо стоноо баярлалаа гэдэг шигээл баярлж байна дөө эмээ. Ээжигээ дуурайсан ээжний сайхан өндөр уужуухан тийм хүүхэн байсан. Тэгээ миний хөө бас тэрийгээ дуурайсан тий. Уужуухан сайхан сэтгэлтэй тэр нүгээгээ хүчээр л одоо эмээд ийм зэрэг ийм өвчг одоо эмээгээ айлгочихлаа шүү дээ. Тий. Эргэлцэг имэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хил жимжаагүй үгсийг дамжуулна.